За манай эмнэлгийн үйлчилгээ өглөөний 9 цагаас эхэлдэг. Тэгээд 1-2 цагийн хооронд өдрийнхөө цанд явдаг. Тэгээ 2 цагаас 6 цаг хүртэл биднес үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг дэх өдрийн хурал. За та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Тэгээ манай сувилагч нарын одоо нэг тогтсон ажил бол нэг дэх өдөр болгоны 10 цагаас энэ хамтарч биднес бас хурлаа хийдэг байгаа. Тэгээд зарим тохиолдолд шаардлагатай үед бол бас хэдийд ч хамаагүй одоо ингэж цуглуулж ажил төрлөө. За биднес нөгөө өнөөдрийнхөө одоо цугларалтаар хоёр сэдвүүд байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо совилгын тусламж үйлчилгээний чиглэлээр одоо санал хэлэх юм байна. За батлах хэл саналаа. Гэрээ совилгын тусламжийг сайжруулъя гэсэн энийг 1 сарын хугацаатай зохион байгуулъя. За тэгээд болохоор багуудын өндөр насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд за мөн сэргээн үйлчилгээ за мөн гэрээ совилгын тусламж үйлчилгээ сайжруулах ийм аяны өрнүүлэх саналтай байна. За өөр саналтай юм байна уу? Би нэг санал хэлье. За гэрийн жинэлтэд идэвхжүүлэхийн нөгөө тоогоо олзруулах 0-5%-ийнхаа хүүхдийг жинэлтийг нь олшруулахын тулд гэрээр явцгааж нөгөө 4 багийнхаа хүүхдүүдийг жинэлтийг жаахан сайжруулах гэсэн санал байна да. За ерөнхийдөө бол та бүхний саналыг бүгдээс нь бас сонслоо. Тэгээд энэ та бүхний саналыг үндэслээд бас ажил зохион байгуулвал бас нэлээд бодиттой ажил болох байх гэж ингэж бодож байгаа. Тийм учраас та нарын гарсан энэ саналуудыг нэгтгээд төлөвлөгөө боловсруулад энийг одоо сарын хугацаанд одоо хэрэгжүүлнэ. Тэгээд энэ дээр бол та бүхэн бас идэвхтэй, зүтгэлтэй, санаачлагтай ингэж ажиллана гэдэгт одоо би итгэж байна. Тэгээд та бүхэнд баярлалаа. Тэгээ энэ өдрийнхөө одоо энэ хурлыг завсарлаа. Вакцинжуулалт. Тэгээ вакцина хийх гээд хүүхд вакцина хийхийн өмнө болохоор нэг эмчийнхээ үзлэгт орчоод дараа нь вакцинд ордог байна. За хэрэг ямар ч вакцинд хашлах заалтгүй бол вакцина хийх хэрэгтэй байдаг байгаа. За энэ нөхдөд хаад яаж вэ? Энэ нөхдөд хувьд бол одоо янз бүрийн ханиад юм уу халуурсан зовир шинж тэмдэг байхгүй. Тийм болохоор вакцины хийх боломжтой гэсэн үг. За вакцина бол одоо нөгөө энэ хөрөгчөнд хөдөлгөгчөнд бол тийм хадгалдаг 2-оос нэмэх 4 градус 8 градустай болоод вакциныг бол хадгалах зорилттой хөрөгчөнд бол хадгалдаг юм аа. За одоо та хоёр вакцин хийх юм бэ? Нэгдүгээр нь хүүхдээ зөв суулгаад тэврээс сайхан суучих. Улаанууд бахан авдраас сэргийлсэн вакцины 2 дахь нь 100 гарын булчинд нь хоёрт нь одоо А гепатит халдвар шараас сэргийлсэн вакцин 100 гоёны булчинд ингээд 2 вакцин хийх нэ. За тэгээ хүүхдээ 100 гарын гаргаад дэвшлээ. Хүүхдээ ингээд зөв зүрээс суулна. Хөлийнхөө 2 хөлнийхөө завсраар хүүхдээ хөлийн хийгээд. Тэгээ хажуу тийшэнд харуулаад хөлийн бүтээ хийгээд. Тэгээд энэ гараас ахын ингэж барьж байгаа. Тэгээд нэр гоолаа. За ингээд улаануудаа хавтас сэргийлсэн вакцин 5 хүүхдийн зугаар хийх юм аа. Одоо энэ хоёр дөнгөж сая хийх болсон тиймэр бодлох гэж байна энэ вакцин. Тэ? За энэ ингээд одоо танай вакцин 2021 оны 7 сард болсон дос ийм вакцин байна. Энэ их болсон. Хүүхдэд бол нэг удаагийн хэлбэрээр хий 0.5 мл хэрэгтэй. Ингээд 100 гарын вакцин хийх нэ. Энэ төрлийн бодвол зөөр бодвол гаагүй. За уучлаарай. Ингээд вакцины хийж болоод. За та яатаа. За уучлаарай нэ. За тийм.
За энэ шахаад. Тай хол байж. Вакцины хийлэгчтэй та хоёр тийм. Би тэр вакцины хэлэлээ 2 насныхаа вакцины хийлгэж байна. Бүгдээ ганцхан тухайн үед нь вакцины хийлгэл явж байна да. Вакцины хийлгэхэд өвдсөн үү? Үгүй ээ. За өвдөг юм шиг байна тийм. Эмийн бус эмчилгээ. Танай эмнэлгийн бас нэг онцлог өрөө бол энэ эмийн бус эмчилгээний өрөө байна. Тэгэхээр хоёулаа ийшээ орж танилцъя. За тэгээ ерөнхийдөө бол сүүлийн үеийн бас нэг эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг одоо хүмүүсийн сүүлийн үед бас үр дүнгийн мэдж байгаа эмчилгээ бол эмийн бус эмчилгээ байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бас манайх сэргээн засах уламжлалт эмийн бус эмчилгээнийхээ чиглэлээр бас түлхүү ард иргэдтэй тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй чанартай үзүүлэх зорилго тавиа ажиллаж байгаа. Тэгээ энэний дагуу бас манай одоо энэ сэргээн засах уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээний топ бол бас 5-6 төрлөөр бол одоо өссөн байгаа. За манай энэ өрөө болохоор зэрэг эмийн бус эмчилгээний өрөө байгаа. Тэгээд манай энэ совилгын тусламж үйлчилгээг Баттулга бага эмч совилогч гүйцэтгэдэг байгаа. Совилогчийг сэргээн засах уламжлалтын чиглэлээр 3 сарын курст явуулсан. Тэгээ энэний дагуу бас биднээс өөрийнхөө харьяаны хүн амд одоо совилгын тусламж үйлчилгээг нэмэх зорилгоор бас хэд хэдэн одоо тусламж үйлчилгээг нэмж үзүүлж байгаагаараа одоо даваа талтай байгаа. Энэ жилийн хувьд шинээр нэмж уламжлалт сэргээн засахын чиглэлээр одоо хийж байгаа. Тэгээд энэ хүмүүс бас сүүлийн үед бас сардаа нэг 30 хүн ингэж явж нэмэгдсэн байна. Төрөнд нь болохоор нэг 4-5 хүн л явдаг байсан. Одоогийн байдлаар бол бас энэ сэргээн засах чиглэлээр бас биеэ эрүүлжүүлэх хаврын цагта энэ бас үр дүнтэй байгаа гэдгийг бас ард иргэд маань мэдэж энэ чиглэлээр бас тусламж үйлчилгээ авж байна. Тэгээд манай Батлага совилогч бол одоо энэ хүнд бас бомб тавих, шарлаг хийх, иллэг хийх ийм одоо 3 төрлийн эмчилгээг бол энэ хэн дээр хийн. За манай энэ үйлчлүүлэгчдэр болохоор шарлаг эмчилгээ хийж байгаа хаа. Тэ өвдөг нь одоо үе мөч нь өвдөж байгаа. Тэгээд энэ хүнд одоо шарлаг хийж байгаа. Манай одоо хамгийн гол нэмэгдсэн эмчилгээнүүдийн нэр төрөл гэхээр биднээс бас хатгуур, шивүүр тэ. Тэгээд бас төрөл бүрийн одоо бүтэн биений массаж, нурууны массаж, одоо булчингийн чангаллыг сулруулах зэрэг массажуудыг нэмэлтээр оруулсан байгаа. За манай тулгай совилогч бол бас хамт олондоо одоо нэр хүндтэй ийм одоо манай тэргүүний сая биднес бас 3 төрлөөр намнаас шалгаруулсан байгаа. Энд бол манай тулгай совилогч бол чадварлаг совилогч намнацд бол ингээд шалгарсан манай тэргүүний бас одоо харилцаа хандлага, ёс зүгээр айгу мундаг, туршлагатай ийм совилогч байгаа. Манай тулгай бол бас Баян зүрх дүүргийн энэ том эмнэлэгт бол бас бага эмч совилогчийн ажлыг бас жил гаруй манай өрхийн эмнэлэгт бол бас жил гаруй ингэж ажиллаж байгаа туршлагатай одоо ийм одоо хамгийн сайн ийм совилогч байгаа одоо бахархаж явдгаа би. За энэ хүн болохоор эмчийн заалтын дагуу хоёрын шар ус өрөх, за мөн ядрах, сулдах ингээд хэрцэн байгаа. За энэ хүзүү сэрвэний хуваар хоёрын хөөрд хөшдөг. За тийм учраас галтай бомб тавьсан байгаа. За мөн ууц нуруугаар хөшөж өвддөг учраас булчин судлах имправлант хоёрын аппаратыг ажиллуулж булчин судлах үйлчилгээ үзүүлж байна. За энэ үйлчилгээ маань 10 минутын үйлчилгээ 10 минут тавьдаг байгаа. За энэ 3-5 хоногийн эмчилгээг хийлгэж байгаа. За эмчилгээний үр дүн гэсэн шиг 3-5 хоног хийдэг байгаа. За энэ хүн байна өвдгөний үеэр өвддөг. Өвдгөний үеэр өвдсөн. За эмчийн заалтын дагуу УВЧ шарлаг буюу энэ дулааны эмчилгээг хийж байгаа. За энэ хүнд өвдгөний үеэр дулааны эмчилгээг за 3-аас бас 5 хоногийн өвдөлтөд 50. За өдөрт ингээ 10 минутаар 3-5 хоногийн үйлчлэгүүд дулааны
ажил үржлийн дарж өвдөлтийг намдааж өгдөг байгаа. За ерөнхийдөө бол манайх энэ өрхийнхөө эмнэлгийн үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин үүсгэх эмч эмнэлгийн мэрэгчлэлтнүүдэд бас ажиллах нөхцөл боломжоор нь хангах тал дээр бол биднес 2019 онд нэлээд зүйлийг бас хийсэн байгаа. Тэгээ энэний хажуугаар бас манайх хувь хүмүүсээс 19 онд бас 10 сая төгрөгийн бид бүхэнд бас хандив өгсөн. Тэр нь бас манай эмч ажилчид үйлчлүүлэгчдийн одоо тав тухтай орчин бүрдүүлэх нөхцөлийг бол бас сайжруулахад их тус нэмэр болсон гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энэ өрөөг бол бас тогтчуулахад хувь хүнээс энэ дороожийг болохоор зэрэг 760 мянган төгрөгийн одоо дороож өгсөн байгаа. Энэ сүүлийн үед ингээ хэрэглээд байгаа энэ багаж тоног төхөөрөмжүүдийг бас аймгийн засаг дарга ган болд дарагт одоо биднээс шаардлагатай нийт шаардлагатай тоног төхөөрөмжийн одоо хүсэлт уламжилсан. Тэгээ энэний дагуу бас биднээс шаардлагатай тоног төхөөрөмж 3 өрхөд бол 46 сая төгрөгийн одоо энэ тоног төхөөрөмж өгсөн байгаа. Тэгээ энэ багаж тоног төхөөрөмж нь бас ард иргэдэд чанартай хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд бас их хувь нэмрээ оруулж байна. 2019 онд уян сэтгэл өрхийн эмнэлэг нь магадлан итгэмжлэгдэжээ. За уян сэтгэл өрхийн эмнэлэг 2019-20 онд маш амжилттай үйл ажиллагаа явуулж маш сайн ажиллаж байгаа. Үүний нэг илэрэл бол одоо магадлан итгэмжлэгдсэн байгаа шүү дээ. Та энэ талаар ярьж өгөхгүй юу? За манай хамт олон бас эмчилгээг бас нэлээд бүтээлч байдлаар ажил үүргээ гүйцэтгэж ингэж шинэ оноо өгсөн гэж би бодож байгаа. Тэгээд энэ өрхийн эмнэлгийг бол тендер зарлаад тэгээд миний хувьд бас тэр тендерт оролцоод удирдлага менежментээр бол энэ өрхийн эмнэлгийг одоо ажиллуулж байгаа. Ингээд хамгийн гол юм бол бас эмнэлгүүдийн нэг гол юм бол магадлан итгэмжлэх байдаг. Тэгээд магадлан итгэмжлэгдэн гэдэг нь бол тэр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, тэгээд стандарт тоног төхөөрөмжийн одоо бүрэн бүтэн байдал ард иргэдэд үзүүлж байгаа тусламжийн чанар хүртээмжийг үндэслэж одоо биднээсээ бүх стандартыг одоо шалгаж ээж бас олгодог бас их хүндхэн даваа байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ ажил авснаас хойш нэгдүгээрт нь одоо ард иргэдийнхаа одоо тав тухтай орчин үйлчлүүлэх орчныг одоо бүрдүүлэх, хоёрдугаарт нь бас эмч эмнэлгийн мэрэгчлэлтийнхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, гуравдугаарт нь одоо ард иргэдтэй бас хүртээмжтэй чанартай тусламж үзүүлэх зорилгоор энэ магадлан итгэмжилт хамрагдсан байгаа. Тэгээд магадлан итгэмжилт хамрагдана гэдэг нь бол бас ард иргэдийн хувьд бас тусламж үйлчилгээг бас хүртээмжтэй аваж тэгээд бас амьдралынхаа чанарыг дээшлүүлэх боломжийг бол бүрдүүлдэг гэж ингэж үзэж байгаа. Тэгээд магадлан итгэмжлэгдснээрээ 4 чиглэлээр өрхийн эмнэлэг бас нийгмийн даатгалаас тодорхой хэмжээний санхүүжилтийг авч ард иргэдтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг юм а. Нэгдүгээрт бол өдрийн эмчилгээ байдаг, хоёрдугаарт нь одоо сэргээн засах эмчилгээний чиглэлээр, гуравдугаарт нь болохоор гэрийн одоо сувилгын тусламж үйлчилгээний чиглэлээр, дөрөвдүгээрт нь одоо оншилгоо ийм 4 чиглэлээр бол биднес магадлан итгэмжлэлийнхаа дагуу ард иргэдтэй хүртээмжтэй чанартай тусламж үзүүлэх эрхээ аваад байгаа гэсэн үг юм а. Одоо манай нэг амжилт болохоор зэрэг эрүүл мэндийн газар, сумын засаг даргын тамгын газар, өрхийн эмнэлгийн дарга 3 одоо гурвалсан гэрээ байгуулдаг. Тэгээ энэнийхээ дагуу хагас жил болоод бүтэн жилээр бол үнэлгээг хийлэгдэг. Тэгээд манай хамт олон бол бас 6 сарын дотор 2 одоо амжилт гаргасан байна л да. Нэгдүгürt нь одоо магадлан итгэмжлэлтэй 6 сарын дотор бүх юмаа хийж стандартын дагуу одоо байгууллага тохижуулж хүмүүстэй тусламж үзүүлж, нэгт нь одоо магадлан итгэмжлэлээ авлаа, хоёрдугаарт нь болохоор зэрэг гурвалсан гэрээгээ биднес одоо амжилттай үнэлүүлж бүрэн хангалттай гэдэг үнэлгээг авсан. Тэгээд энэ амжилтууд бол бас манай эмнэлгийн хамт олонны одоо нүүр их хөдөлмөр хичээн гүйцэтгэл байгаа гэдгийг бас та бүхэнд хэлэхэд бол таатай байна. Битэрийн орд танай өрхийн эмнэлгийн авсан маш олон шагналууд харагдаж байна. Тэгэхээр одоо танд 2019 онд авсан ёс зүй харилцааг эрхэмлэгч хамт олон гэд шагнал байна. Энэ талаараа та хэлж өгөөч. За бас биднес эрүүл мэндийн газараас биднесийг бас нийлээд их бодлогын түвшинд олон зүйл дээр чиглүүлж ажилладаг. Тэгээд энэний дагуу бас 1 сарын хугацаатай ёс зүйг эрхэмлэгч хамт олон
гэдэг одоо аян зарласан байгаа. Тэгээд энэ аянд манай хамт олон бас маш хичээл зүтгэл гаргаж нэлээд их ажлыг хийсний үр дүнд манайх ёс зүйн эрхэмлэгч хамт олноор одоо шалгарсан байгаа. Тэгээд мөнгөн шагналаар ингэж шагнагдсан байгаа. Бэлгэний БЦ вирусын шинжилгээ. За энэ хүнд элэгний БЦ вирусын шинжилгээ чинь 15-аас бүх 15-аас дээш насны бүх хүмүүс одоо элэгний БЦ вирусын шинжилгээнд бол үн төлбөрөөр хамрагдах ёстой. Энэ хүн БЦ вирус байна уу буюу гэдэг нь тестийн аргаар үзэгдэж байна. Энэ тест нь бол 5-аас 20 минутын дотор бол тестийн хариу гардаг. Тэгээд энэ тестэн дээр хэрвээ вирус байх юм бол энэ хүн цаашаа Б вирусээс сэргийлсэн бас вакцин бол хийлгэж болно. 15-аас 20 жилийн дархлаа тогтдог Б вирусээс сэргийлсэн вакцин манай эмнэлэгээс 3 тонн бол авч байгаа 15,000 төгрөг 3 тонн нэг хийлт нь бол 5,000. За ингээд нэг удаагийн тийм ээ тестээр танд одоо БЦ вирусын шинжилгээг үзэх гэж байна. Энэ нь бол хятад улсад үйлдвэрлэсэн 2021 оны 2 сард хугацаанд дуусах юм БЦ вирусын тест байна. Өдрийн эмчилгээ. За манай энэ өдрийн эмчилгээний өрөө байгаа юм. Тэгээд өдрийн эмчилгээний өрөө одоо стандартын дагуу тохижуулах тал дээр бас биднээс их анхаарч ажилласан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ манай сувилагч нар мөрдөх энэ одоо арьсанд орох тарилга хийх, судасны тарилга хийх, туслаар шингэн сэлбэх, булчин тарилга хийх ийм одоо ажиллабарыг энэ өрөөнд хийдэг байгаа. Тэгэхээр эннийхээ дагуу одоо энэ стандартын 2 метрээс одоо нүдэнд нь харагдахаар тийм самбарыг одоо байрлуулсан байх. Цаанаас стандарттай. Тэгээд эннийхээ дагуу бас ингэж байрлуулсан байгаа. Өдөртөө ерөнхийдөө бол өдрийн эмчилгээгээр нэг 10-аас 25, заримдаа 10-аас 15, заримдаа нэг 8 гэд гих мэтчлэн хэлбэлцэлтэйгээр өдөрт бол тэр эмчийн зааврын дагуу бас энэ өдрийн эмчилгээг бол хийлэгдэг байгаа. Тэгээд манай энэ өдрийн эмчилгээг манай нэмж тулам гэдэг сувилагч одоо хийх гэж байна. Тэгээ энэ өдрийн эмчилгээний өнөөдрийн ээлж нь юм байна л да. За манайх болохоор энд эмчилгээ амбулатороор үйлчилж байгаа үйлчлүүлэгчтэй болохоор эмчийн заалтын дагуу эмчилгээ хийдэг байгаа. Тэгээд энэ хүн маань болохоор 2 дугаар багийн ирэх юм байна. Тэгээд энэ шилэгцэр эмчийн заалттайгаар энэ пантогон гэдэг шингэнийг хэлэх юм байна. Тэгээд энэ пантогон шингэн нь болохоор энэ хугацаа энэ дээр байгаа тийм. Энэ 21 оны 3 сарын хугацаатай сээр нь болохоор энэ цэртэй юм байна. За би танд шингэн чинь залгаад өгье. Энэ чингэн болохоор олон витамины найрлагатай, витамин С-тэй, Б-ийн төрлийн витамин олон учраас энэ нөгөө хийгдэж байгахдаа туслах хийх тусал нь болохоор удаан тусдаг байгаа шүү. За яа. За.
ямар нэгэн зовир байна уу эсвэл дотор мухаарах ч юм уу тийм зовир гарвал шууд хэлнэ шүү заа юу. Тий. Манайх болохоор энэ олон хүн хөгждөг болохоор энэ дээр санал болгон дээр хавахтай. За хавахын даран за. Чанцал тулан өвчин загвараар зүрхний цахилгаан бичлэг хийж байна. За зорилго нь болохоор онож тодруулах өндөр татвартай хитээний долгионыг ашиглаж зүрхний хөдөлгөөн төрсийг гаргах онцлоно. Үйлчлэгчүүдэд хөлийн шилбэг, гарын бугуй, чэйжин биеийг ил гаргана. Үйлчлэгч 18-аас 22 хэмээн өрөөнд дэгш гадаргуутай орон дээр нуруугаар нь дээш харуулж тайван хэвтүүлнэ. Холболтыг гаруй өвчөөний 3 дүүртэй тавины засаг эхний электродыг үйлчлүүлэгчээ булчингаас улж та тайван хэвтэрээ пульт тогтворцохоор бичлэгийг эхэлнэ. За пульт тогтворцсон бичлэг эхэллээ. Үйлчлэл 7032 38 87 дуудлагын утас тогтмол ажилдаг. За нөө энэ сэтгэл өрхийн хэлийг сонсож байна. Танд юу туслах вэ? За. За та өнөр хэлээрэй. За ганц цэцэг. За. За өөр ямар үйлдэл авах та? Толон минут болно. За. Гэрээ аяга 9:17-гийн 10. За. За баярлалаа. Дуулга хүлээж авлаа. За манай хөтөц цэвэрлэгч бол өдөржингөө л энэ постн дээр суугаад үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг. Тэгээд өдөртөө нэг 100 гаруй хүн одоо орж ирж тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр орж ирсэн хүн болгоны тоогоор бас COVID-19 гарсан учраас гарыг нь одоо аривтгуулж байна, халуун үзэж байна. Дээрээс нь одоо энэ камертаа хараад дээр доор хүмүүсийг одоо зохицуултыг хийж байна, говцыг үлгүүлж байна. Мөн утсаар захиалга авж гин гэсэн ийм ажлуудыг одоо өдөр тутамдаа хийдгээ. Тэгээд өнөөдрийн байдлаар ер нь хэдэн дуудлага ирсэн байгаа вэ? За өнөөдрийн одоогийн байдлаар 8 дуудлага ирсэн байна. Нэг захиалах дуудлага ирсэн. За. Шаардлагатай хэмжээ. За. Тэгээ ерөнхийдөө бол бас өнөөдрийн байдлаар 8 дуудлага ирсэн юм байна. Тэгээд хамгийн сүүлд бас нэг захиалгат дуудлага ирсэн байна. Сүүлийн үед биднес бас Facebook дээрээ тавиад хүмүүсээс одоо ямар тусламж үйлчилгээ авах талаар нь захиалга авч ингэж үйлчилж байгаа. Бас энэ бол бас биднесийн хувьд онцлог юм аа. Тэгээд одоо болохоор зэрэг няраа хүүхдэд угаалга сувилгаа хийх ийм захиалгат үйлчилгээ ирсэн байна. За гэрийн сувилгын юунда тусламжтай явчихад ирв та хоёр. Одоо эргээд энэ нэг захиалгат дуудлага ирсэн байна. Бас няраа хүүхдэд шаралтыг хэмжих, усанд оруулах гэсэн ийм одоо захиалгат тусламж үйлчилгээнүүд ирсэн байна. Одоо та хоёр тэгэл бас буцаал явж тээ. Гэрийн тусламж үйлчилгээ. Бид нар дуудлагын дагуу айл руугаа явж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол манайх чинь бас тусламж үйлчилгээгээ бас нэг жоохон шинэлэг байдалд оруулъя. Тоогийн одоо нэмэгдүүлэх гэсэн зорилго тавьж ажиллаж байгаа. Тэгээд тэрний дагуу бас захиалгат үйлчилгээ гэж авдаг. За тэгээд биднээс бас хүүхд үзэж усанд оруулж өгөөч шаралтыг хэмжүүлмээр нэгсэн одоо захиалгат дуудлага ирсэн учраас биднээс ингэ явж байна. Би чинь бас нөгөө хүүхдийн эмч учраас бас зарим нэгэн тохиолдол дээр бол бас өөрөө үзэх зөвлөгөө өгөх
ийм ажлуудыг бас хийнэ. За тэгээд ерөнхийдөө бол биднес гэрийн тусламж үйлчилгээний бас нэлээл олуулаад явж багаараа тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байгаа юм. Тэгээ манай жолоочвол мөнхийн л одоо дуудлага, захиалах дуудлага тэгээ одоо бас COVID-19 гарсантай холбоотойгоор биднес бас хариуцсан байгууллагуудаар аривтгал хийх зэрэг ажлууд хийдэг. Тэгээд манай жолооч бас давхар аривтгалаа хийгээ явчихдаг. За ерөнхийдөө бол хүүхдийг үзэхэд няраа хүүхдийг үзэхэд бол бас эхийн одоо төрөлт маш жирэмсний явц одоо маш чухал байдаг. Тийм учраас би чамаас бас нэг хит асуултыг асууя гэж ингэж бодож байна. Тэгээд төрөлтөө бол чи нөгөө ус чинь ер нь хэвийн болоод багасаагүй ихсээгүй баг биш. Тэгээд хэвийн одоо тэр ус мөс хэвийн байж төрсөн үү? Ус нь ямар байсан? Хэвийн байсан. За. Яг одоо харуултад л хэвийн байсан. За жирэмсний хугацаанд ямар нэгэн одоо бөөрийн өрөвсөл, шээс нь уурхтай гарч ирсэн янз бүрийн тийм асуудал байсан уу? За. Өөр ямар нэгэн өвчин бол байгаагүй тий. За. Кесарээр төрсөн юм уу? Одоо өөрөөрөө төрсөн үү? За. Түргэн төрсөн үү? Удаан төрсөн үү? Хурдан төрсөн. Хурдан төрсөн үү? За. За тэгээ хүүхдэд юу яаж дөө задлаад үзүүл. За няраа хүүхдийг ер нь үзэхдээ бол ингээл задлалтаас эхлээл ер нь бүх юм л одоо харагдчих хэвээр л доо. Тий. За энэ түрүү нөгөө сонирх гэдээсээ яасан би. Одоо эрүүл хүүхэд болохоор зэрэг ингээд 30-ын ингээд тайлхтал ерөөсө бүх биеэр ингээд атраад ингэж яах юм бол тий номлоод ингэж яах юм бол бас ингээд тэр энэ хүүхэд бол ингээд бүх биеэр ингээд задлахад ингээд өөрөө санааж энэ хүүхэд бол наацхан л одоо энэ хүүхэд эрүүл байна л гэсэн энэ үзүүлэлт өгдөг байхгүй юу. Хүүхдээ ингээд сайхан сунаагаад задлахт нь ингэж яах юм бол манай хүүхэд бас эрүүл байгаа юм шүү гэж бодож олно. За тэгээ хүүхдийг одоо ер нь ерөнхийдөө үзэхдээ бол ингээд дээд талаас нь эхлээл үзэндээ. За энэ хүүхэд болохоор жоохон зулаа зүгээр байна. За өсний ургалт бас хэвийн байна. Хоёр хөмсг нь одоо тэгшгэмтэй хэвийн байна. Нүдний одоо бокслтос хэвээ. За арсны өнгө нь бас жоохон шар туяатай. Тэгээд хэд хонжоо л хоёр? 11. За 11 хонжоо юм байна. Арс нь жоохон шар туяатай. Гэхдээ энэ бол батлог шарлалтын шинж тэмдэг бол биш байна. За ингээл дээрэс нь доош нь яваад энэ чихийг үзнэ. Одоо энэ дэлбэ мэлбэн хэвийн байна уу? Гаг өмгөөрчлөлт сайн байна уу? Ямар нэгэн гажиг мажиг байна уу? Энтэр гэд энэ одоо чихийг одоо ингэж харах хэвээр. Тэгээд энэ чихнийх нь араар ингээд одоо нурж өрсөн байна уу гэд ингээд бүр сайн харнаа. За ингээ хүүхдийн ер нь ингээд бас энэ хүзүү хоолой нь ингээ нуралт үүссэн байна уу? Сууг цавь нь нурж уу гэд ингэж үзэн шүү дээ. Ингээ байнга үзэж чинь энэ хүүхдийнхаа энэ минийг ингээл энэ миний ингээд хамгийн их нурах магадлал өндөртэй байдаг. Энэ нуглаатай хэсэг нь ингээд тий нурах магадлал өндөртэй байдаг учраас энэ булганыг одоо үзэх хэрэгтэй маа. За тэгээд би чагнуураа ингээд жоохон дулаацуулж байгаа. Тэгээд танаа хүүхдийг үзье. Энэ хүүхд түнхний мултралтай байна уу юу гэдгийг ингэж үздэг эмчнэр. Тэгээд энэ нуглааснууд нь одоо ингээд нэг төвшөнд байна уу юу гэд энэ хөл нь урт богино байна уу гэд энэ ингээд хөл нь бол ингээд яг ижлэх хэцхэн байна шүү дээ тий. Ийм одоо үзэлгүүдийг хийх хэрэгтэй. Тэгээд нөгөө шаралт нь ер нь ямар хэмжээнд байна гэдгийг биднес бас энэ бэлометр гэдэг энэ багжаар одоо хэмждэг. Тэгээд энэ багжаа манай сувилгын тусламж үзүүлж байгаа хүмүүс хийнэ. Соёлогч би хүнлэг инэрэнгүй ээлдэг зөөлөн ариун сэтгэлтэй байж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж үйлчилгээнийхээ зовөр шаналл эмгэгийг ангаахын төлөө эрдэм мэдлэг авяас чадвараа дайчлан ажиллах өндөр чадвартай мэрэгжилтэн байхаа нь эх орон ард түмнийхээ өмнө анд гайлан тангарална.
Манай улс олон улсын сувилагчдын өдрийг 1995 онд анх тэмдэглэж түүнээс хойш жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн байдаг. Энэ жилийн хувьд захимаар тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг чиглэл өгсөний дагуу уян сэтгэл өрхийн эмнэлэг нь илүү шинэлэг байдлыг эрхмэлж захимаар гэнэтийн бэлэг барьж байна. Судар намын архив болсон Сувилгын ухааны оргид хүршгүй. Сүүл сэтгэлийн гүйн холбоо сувилагчийн үлсийг үнэлж баршгүй. Суу бэлгийн хөтөж болсон сувилгын нэртмийг судалж баршгүй. Суух босны чөлөө салзаагүй. Сувилагчийн үүргийг орхиж болшгүй. Бурханлаг сэтгэлээ бус дэм төлөө зориулах гэж болбрай гартаа сувилгын өвдсийг шингээсэн энэрхүүн эрдмийг оргилуулах гэж эзэмшсэн мэргэжлийн эзэн болж үнэн чиглэлсэн эгэл даруухан энэрхүүн үлсдэн эрүүл энхийн нэгэн манаач эрхэм хүндтэй сувилагч нар минь билээ. Дэндүү барьсан эмэгтэй нэрээр дэлхийн дадарсан сувилагч багш. Дэлхийн сувилгын ухааны үндэслэгч Англи улсын иргэн Florence Nightingale-ийн төрсөн өдөр 5 дугаар сарын 12-ны өдрийг олон улсын сувилагчдын баярын өдөр болон тунхагласан билээ. Олон улсын сувилагчийн өдрийн мэндийг нэг сувилагчдаа өргөн дэвшүүлье. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвөөс захимаар зохион байгуулж байгаа олон улсын сувилагчийн өдрийн баярын үйл ажиллагааг нээж өг хэлнүү хэмээн өрхийн эрүүл мэндийн төвийн нар хадагтай сэрчмаа таныг урьж байна. Ачааны хөндийг өөрч өдөр шөнөгүй ялгалахгүй ажиллаж байгаа мянган сувилагч нартаа олон улсын сувилагч нарын мэндийг өргөн дэвшүүлье. Эрүүл мэндийн газраас жил болгон олон улсын сувилагчийн баярыг тэмдэглэх талаар олон сайхан зөвлөмжийг өгч олон сайхан арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгээ үүний нэг тод жишээ бол 2014 онд улсын хэмжээнд зохион байгуулах сувилагчийн баярыг Өвөр хангай аймагт зохион байгуулж 1000 ширхам сувилагч цугларч олон улсын сувилагчийн баярыг тэмдэглэж байсныг санахад таатай байна. Эрүүл мэндийн газраас бол бидэнд үүрэг чиглэл өгсөн байгаа. Тэгээд олон улсын сувилагчийн баярыг захимаар тэмдэглэх үүрэг чиглэлийн дагуу уян сэтгэлийн өрхийн эмнэлэг нь хэд хэдэн ажлыг шинээр хийсэн байгаа. Ингээд сувилагч нарынхаа ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, сувилагч нарынхаа ажлын онцлогыг сурталчлах, анхан шатны бичиг баримтыг хөтлөх, судалгаа хийх зэрэг ажлуудыг хийж хагас ажлаа дүгнсэн байна. Ингээд энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бол манай хамт олон маш их идэв чармаалтай ажилласан бас талархаж байна. Ингээд олон улсын сувилагч нарын баярын үйл ажиллагаанд захимаар оролцоход манай эмнэлэг бэлэн болж байна. Тэгээд манайх захимаар 3 чиглэлээр бэлдсэн байгаа. Нэгдүгээр мэдчилгээний чиглэл, хоёрдугаарт нь сувилагч нараа ажлын онцлогийг сурталчлах, гуравдугаарт нь болохоор ажлын дүгнэж сувилагч нараа алдаршуулах гэсэн ийм 3 чиглэлээр хэлэхээр бэлэн болоод байна. Ингээд сувилагч нартаа ажилд нь амжилт, амьдралд нь аж жаргал, энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд энэ өдрийнхөө үйл ажиллагааг албан ёсоор нээснийг мэдгдъя. Буцааж хариу нэгэлгүй сувилж байгаа нь Бурхны илчүүгиймээр буйны сэтгэлтэй бусдын төлөө биеэ зориулн тэмцэж байгаа нь Баатар дайчны удам хөвгөлтэй ганцхан цагийн зүүнний эргэлтэнд гундаж ядарч үзээгүй цагаан хададаар гойсон цаглашгүй үзэлсэн сувилагч бүсгүйчүүдтэй сүрэн жавын шүлэг чимэд аржиг нарыг сувилагч таньнаа баярлалаа. 12 дугаар багийн сувилагч нэмж дулам аюуны мэдчилгээ дэвшүүлжээ.
эргэх орчлонгийн хүм бүхэнд инээмсэглэл бэлгэлэг сэтгэлийн хүчтэй оюутан сэтгэлд сувдаг чимсгүй та утас тогс энхэн зам буйлаг уян ялгуулаад авьяас бэлгтэй нийгмийн эрүүл мэндийн ажилтан Цэрэн Дулам баяр хүчгээр мэдчилж байна. Оны эцсийн ажлаад өгнүүлээ овоо өөрчилж болов гэж байтал амьшиг короноо гарч ирснээр онцгой байдлын зэрэг шилжин амрах давгүй аялал хөөгүй ажиллаж байна тэмцэж байна ангаахын самбарын эмч сувлагчид ажлын нэгт ачаалал дунд 12 сумын уян сэтгэл өрхийхэн бид хүн ардынхаа төлөө өргөсөн хангалттай үнэнж байж хариуцлага сахилгаа ухамсарлан зүтгэж ажил бүтээлийг ундрааж амжилт олох авилттай байна. Дэлхийн эмч сувлагч нарын өдрүүдийг Амын олон жил зохион байгуулснаа сувлагчийн баярын энэ өдрүүдэд хүмүлж шагнал урамшууллаагаар дуулан алдаршуулж байна. Эмнэлгийн мэргэжилтний тусламж үйлчилгээ хэл хязгааргүй болж байгаа өнөөдөр дэлхийн хамгийн эрхтэй 100 мэргэжлийн эхний 10-т жагсаж Америкийн нэгдсэн улсын хамгийн ирээдүйтэй 30 ажлын байрыг тэргүүлж олон улсын хэмжээнд цалингаараа 1-р болж хамгийн сайн хийгдсэн робот ч очиж чадхааргүй байгаа мэргэжлийн сувлагч гэх эрхэм сайхан буянтай мэргэжлийг эзэмсэн сувлагч нараараа багтахгүй байхын аргагүй. Сувлагч нар маань эзэмсэн мэргэжтэй эзнэг байж сувлагын өндөр ур чадварыг ард түмэндээ зориулан зөвгөж удахгүй олон улсын түвшинд гарч ажиллах мэргэжлийн чадварыг эзэмшиж байна. Ийм сувлагчдын маань нэг уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн сувлагч Баттулга таныг чадварлаг сувлагчаар шалгарсан баяр хүргэе. Монгол их орондоо ажиллахад ажлын ачааллыг
цалин нийгмийн хангамж таарав. Гэр шалтгаанаар сувилжийн мэргэжлийг сонгох хүмүүсийн тоо буурч байгаа нууц бишээ. Ийм цаг үед сувилжийн боёд мэргэжлийг эзэмсэн тангараг өргөж хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хүч хөдөлмөрөөр зориулан зөрчиж сувилжийн харьцаа хандлага, ажилдаа хандах сэтгэл зүтгэл хариуцлага, эмнэлгийн ажилтны биеийн авч явах байдал, бусдад үзүүлэх үлгэр дуурайлалаараа эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн шаардлагыг хангаж, ёс зүйтэй сувилжаар шалгарсан 9 дугаар багийн сувилж оюун цэцэг танд баяр хүргэе. Хүмүүн бидний авьяас бэлгийн агуу хүчийг хөгжүүлэн батлаж хөдөлмөрийн мэдээллийг ашиглана гэдэг хялбар амар байдлаар хэн хүний ч хийдэг зүйл биш ээ. Өөрийн энэ авьяас бэлгийг хөгжүүлэхэд өөдрөг хүсэл эрмэлзлэрийн тэмүүлэн зүтгэж урлаг спортын амжилтаараа хамт олоноо үлгэрлэн яваа 12 дугаар багийн сувилагч Нэнж тулан таныг авьяасны сувилагчаар шалгарсан баяр хүргэе. Ийм хүүбид ажлын амжилт авьяас чадвараараа тэргүүлэн байгаа. Аврагуудаа алдаршуулн тодрууллаа. Амжилт хүсч баяр хүргэнүү хэмээн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хаттай сэрчмаа таныг урьж байна. Чадварлаг сувилагчаар шалгарсан сувилагч Батболов таныг урьж байна. Амьдралыг үхлээс аварч буцаасан, аюулын үүдээр түлхэж буцаасан, асарч тэглүүлэх хүмүүн тэнгэр, асан суулгын бурхан тэнгэр, эрхэм хүндэт Батболов танаа олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан зохион байгуулсан шилдэг сувилагч шалгаруулах номинацид чадварлаг сувилагч номинацийн эзэн болсон тул өргөмжлөлт хадгалуулав. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хаттай сэрчмаа 2020 оны 4 сарын 10 гэжээ. Ёс зүйтэй сувилагчаар шалгарсан сувилагч оюун цэцэг таныг урьж байна. Найрсаг ядан айлаараа бусдад жаргал бэлгэсэн, нам тогтун аялгаараа бүгдийн хайрыг будаасан, насан бууртыг хүндэж, өндөр насыг нь хуваалцсан, нар дэвшинчийн бурхад баянтан сувилагч бүсгүй та. Эрхэм хүндэт оюун цэцэг танаа олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан зохион байгуулсан шилдэг сувилагч шалгаруулах номинацид ёс зүйтэй сувилагч номинацийн эзэн болсон тул өргөмжлөлт хадгалуулав. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн дарга сэрчмаа 2020 оны 4 сарын 10. Авьяастай сувилагч Нэнж тулан таныг урьж байна. Асар сувилагч шилдэг дагин авьяас бэлгийн тэрхүү мантай цагаан өмсгөл уяхан дагин гэгэн үйлстэй ухаад бүсгүй. Эрхэм хүндэт Нэнж тулан танаа олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан зохион байгуулсан шилдэг сувилагч шалгаруулах номинацид авьяастай сувилагч номинацийн эзэн болсон тул өргөмжлөлт хадгалуулав. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн дарга сэрчмаа 2020 оны 4 сарын 10. Аюул өвчнийг сүрэн амьдрал өвлийн төлөө тэмцэж ард түмнийхээ эрүүл энхийн төлөө албан биеэ зориулсан авралын бурхан сувилагч таны арчлалт үлс гэгээг алдартай. Энэхүү бид хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хөдөлмөр бүтээлийнхээ 33 жилийг зориулсан хүндэт нэгэн сувилагчийнхаа хөдөлмөр бүтээлийг алдаршуулан тэмдэглэж байна. Гэхдээ бид алдрыг нь тэмдэглэж байгаа энэ эрхэм сувилагчдаа өөрт нь хэлэхгүйгээр гинцээ сүрхрээс байж байгаамаа. Ингээд хөдөлмөр бүтээлийн алдрыг нь тэмдэглэж байгаа эрхэм сувилагч авир мэд таныг урин зарж байна. Манай уян сэтгэл өрхийн эмнэлэг одоо сувилагчийнхаа баярыг
тохиолдолд бас хэд хэдэн ажил зохион байгуулсан байгаа. Тэгээд энэний нэг хэсэг нь болохоор алдар тэмдэглэх ажил байгаа. Энийг бол захимаар тэмдэглэн одоо олон хүнийг нэг дор цуглуулж болохгүй гэдэг одоо чиглэл өгсөн учраас одоо захимаар тэмдэглэх гэж байна. Тэгээд манай одоо алдрын тэмдэглэж байгаа соёлогч бол бас эрүүл мэндийн салбарт 33 жил ажилласан, 15 жилийн бол сумын эмнэлэгт ажилласан, 18 жилийн өрхийн эмнэлэгт ажилласан ийм одоо үр бүтээлтэй ажилласан тэргүүний соёлогч байгаа. Тэгээд хэдүүлээ манай соёлогчдэр орж өрж одоо алдрынхаа тэмдэглэж байгаа өрөөнд оруулъя гэж ингэж бодож байна, өрий гэж бодож байна. За энэ 2 дугаар багийн соёлогч байгаа юм. Тэгээд өөрөө одоо мдээгүй л байгаа. Тэгээд гинтийн сюрприз ярих учраас гурлаа орж одоо хэлье гэж ингэж бодож байна. За сайн байна авраа, сайхан амарсан уу? За юу хийгээд сууж байна? Ажлаа хийгээд сууж байна. Авраад бас нэг зүйлийг хэлэх гэсэн биднээс одоо энэ соёлогчийн баярыг одоо тэмдэглэх хүрээндээ аврагийнхаа хөдөлмөр алдрыг одоо тэмдэглэж одоо гинтийн сюрприз барих гэж байна. Өөрд нь хэлээгүй учраас одоо бас манай авраа ингээд мдэггүй байгаа бах. Тэгээд баяр хүргэе авраад зүгээрээ зүгээр. За баярлалаа. Тэгээ авираа ингээд хөдөлмөр алдрын тэмдэглэх гээд одоо хамт олонд ингээ урьж хөдөлмөр алдар тэмдэглэх өрөөндөө ингээд урьж байна. За баярлалаа. За ингээд авираа нэг гинтийн сюрприз өрөөд хөдөлмөр алдрын тэмдэглэн гэсэн чинь манай авираа тоогоо нэрээд би тоогоо нэрээ. Тэгээд тэр судал дээр таныг орж байна. Өдөөгийн баг сумын соёлог часэглэн хүн ардын хаан эрүүлэнхийн төлөө хөдөлмөр бүтээлийнхэн 33 жилийг зориулсан уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн 2 дугаар багийн өрхийн соёлогч, архлаажуулалтын соёлогч, лаборантын соёлогчийн үрийг хавсран гүйцэтгэж байгаа Цэрэн долгоромогтой авир мэдийн амьдрал хөдөлмөрийн замналтай танилцгаая. Цэрэн долгоромогтой авир мэдэн 1968 онд Өвөр хангай аймгийн Тарах цумыг Туяа хэмээх газар Цэрэн барьжийн ууган охин болон бэлджээ. 1968-аас 76 онод эцэг эхийн асрамжинд өс 1976-аас 79 он Туяа бригадын баг сургуулийг 1979-өөс 84 он Тарах цумын 8 жилийн сургуулийг 1984-өөс 86 онод Арвайгэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийг төгсжээ. Улмаар 1986-аас 1998 он хүртэл Улаанбаатар хотод соёлогчийн зан сургуулийг төгсөж Өвөр хангай аймгийн 39 сумын дунд сум зомгийн ээлжийн соёлогчаар 1988-аас 2002 он хүртэл ажилласан билээ. Авир мэдэн 1990 он Цэрэн давагтай хайлан 3 сайхан хүүхэд төрүүлж өсвөжээ. Том охин Долгор Сүрнэг Монгол Улсын их сургуулийн химийн технологи мэргэжлээр төгс одоо Чех улсад ажиллаж амьдарч байна. Хүүд орж дэрмэн Улаанбаатар хоттой их засаг их сургуулийн архитектор мэргэжлээр төгсөж Улаанбаатар хотноо аудит компанид инженерээр ажиллаж байна. Баку ширүүн шинжлэх ухааны технологийн их сургуулийн захиргаанчин мэргэжлээр төгсөж аудит компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өвөр хангай аймгийн 39 сумын сум дундын эмнэлэг ээлжийн суульчаар тасралтгүй 14 жил ажиллаж байгаад 12 сумын уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв 2002 оноос эхлэн одоо хүртэл ажиллаж байна. Тэрээр 2002 оноос эхлэн тус өрхийн эмнэлэгт ажиллахдаа өрхийн суульч, дахлаажуулалтын суульч, лаборант зэрэг ажлуудыг нэр хүндтэй хашиж буй тэргүүний суульч гэлээ. Төвний хөдөлмөр хичээл зүтгэлийг үнэлж 2002 он сумын авраг суульч Ардын хувьсгалын 90 жилийн ой медаль, Их Монгол улс байгуулагдсны төв 800 жилийн ой медаль, Эрүүл мэндийн газрын жуух бичиг, эрүүлийг хамгаалахын жуух бичиг, шилдэг суульч цол, Монголын үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичиг, эрүүл мэндийн тэргүүний ажилтан, хүүхдийн анд медаль, Өвөр хангай аймгийн эрүүл мэндийн салбарын 90 жилийн ой медаль, гадаадд аялах эрхийн бичиг зэрэг олон гаруй шагналаар шагнагдаж явжээ. Өнөөдөр хөдөлмөр алдраа тэмдэглэж байгаа Цэрэн давхар авир мэд соёлогчтой аз жаргал сайн сайхан хөдөлмөр бүтээлийн дээр бүхний хүсэн өрөөё. Хамт олон хайртай шүү.
билээ та цайдгаан сэтгэгээд ээжилсэн ачтан билээ та Буянтай сувдагч таньда бурмаар биш урмаар бэлэг барийг хүч чинь Бурхан ээж таньда би сэтгэлээрээ бэлэг барийг өрсөж чинь ингээд хамт олонны сэтгэлийн илэрхийлэл бэлгийг гардуулж өгнө хэмээн өрхийн эрүүл мэндийн дарга Сэрчмаа таныг урьж байна. Ингээд өнөөдрийн зохион байгуулж байгаа ажлуудаас хамгийн гоё одоо сюрприз болж байгаа нь манай авираагийн хөдөлмөр алдар байгаа. Тэгээд бид бүхэн 9 сараас эхлээд биднес одоо хүн болгон хоригдол одоо бий болгосон байгаа. Тэрнээсээ одоо ингээд хамт олондоо баяр ёслол янз бүрийн ажилд ингээд хандив бэлэг барьдаг байгаа. Тэгээд манай хамт олонны одоо сэтгэл шингэсэн бэлгийг одоо авираадаа бэлгэлээ гэж одоо бодож байна. Хавтуулъя гэж одоо бодож байна. Тэгээд авираадаа бид хүн бас ураа гаргаж хүн болгон гарынхаа урыг хангаж хийсэн энэ дээлийг одоо хамт олонныхын өмнөөс бэлгэлж байна. За ингээд манай авираагийн хань ижил үр хүүхдүүд нь одоо энэ бэлгийг явуулсан байгаа. Бүхнээ сонслох зүйлгүй хэглэж ирж Бурхантай зүйл харахгүй ер бусын миний ээж Оюун ялгсан хайрын тэнгэр шүтэн миний ээж Бусадтай зүйлшгүй надад сайхан миний ээж ингээд баяр дэмжиж авир мэдчихээ өөрийн сэтгэлийн ээжийн үргэлээ бас нэгэн баяр аваа. Сайн байна уу? Хайртай жижиг өнөдрийн мэндийг сөрөглөлийн баярыг тохиолдуулсан. Алдраад өнгөрч байгаа бүгд таны жижиг зүгээс мэдчихэж байна. Энийг уурлах хамраад ажиллаж уулзаарай. Алдраа сайхан байцаарай. Тандаа хайртай шүү. Танараа бүхэн жоо шүү. Сайхан байцаарай. Сайн байна уу? Ээжтэй өдрийн мэнд хүргэе. Алдраад өнгөрч байгаа баяр хүргэе. Чи басан цамаа уу? Өргөгийн өрхий татах хойтой тоорсон өргөн олонны Уралсраа хэмжиж байгаа мэдээ энэ харуугийн хамгийн сайхан хүмүүсээ ирвэл за тэгээд бидний бол анх гэж одоо цуцсанаас жижиг ирээд өөрсдөө зөвхөн нийгмийн төвөж анх бид нэгдэж нэг таван төлөө ажил амьдралаа хийж байлаа. Тэгээд одоо миний дүүгээс ялгаагүй авир мэдээ одоо мэдээ гэж ажиллаж байна. Авир мэдээ хамгийн сайхан хүмүүсээ ирвэл өөрийнхөө зүгээс зөвхөн татдаг. Авир мэдтэйгээ 20 жил орчим хамт ажилласан байна. За ингээд энэ ажлын хугацаанд манай авир мэд байна. Алтхан биенээр байшгүй маш их ажлыг амжуулдаг. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны бараг 70% амжуулаад хийгээд ганцаараа одоо зүтгэж явжсэн үйл зөндөө байгаа. За тэгээд маш их сайхан хань, сайхан ээж, сайхан хамт олонч одоо маш сайхан төлөв төвшин ийм сайхан эмэгтэй байдаг учраас бид бүхэн одоо найзынхаа шугамаар ийм сайхан арга хэмжээнд хөрөлцөн ирээд мөн хамт ажиллаж байсан ахмадын хувьд бас хөрөлцөн ирээд байж байгаа та хоёр найзын зүгээс нь гарын бэлгэн гардуулъя ингээд чинийхээ амьдрал ахуйд нь цаашдын ажил хөдөлмөрт нь гэр бүлийн хэнд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. За өнөөдөр ингээ гинтийн үйл явдал басна маш их баярлалаа. Сонир тохиолдол байлаа. Ингээ хамт олондоо маш их баярлалаа. Найз нартаа бас маш их баярлалаа. Гэр бүлийнхэндээ ч маш их баярлалаа. Өөр хүмүүстээ баярлалж байна.
өнөөдөр ийм сайхан өдөр болж байгаад маш их баярлж байна. За би энэ олон 30 хэдэн жил 33 жил ажиллаж байгаа хугацаанд сувилагчийн мэргэжил бол үнэхээр сайхан хэцүү үе байдаг ч гэсэн сайхан үе надад бол биднэрт бол зөндөө байдаг тохиолддог. Тариа хийгээл яраа хүүхдийн юм уу хүүхдийн судас тариа хийж байгаа үед бол би бол маш их бахархаж явдаг тэрнтэй хүүхдийн судас нэг хатгаал олоод тэр хүүхдийн тариаг бол цаг тухайд нь хийж байгаа үед бол үнэхээр нэг өвхлээс аварч байгаа үедэн бол маш их баярлж бид нар ингэж чадахгүй бол энэ хүүхд яах вэ гэсэн тэр үед бол би бол маш их баярлж явдаг. Ер нь бол олон түмний бол хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм сайхан мэргэжилтэй баярлалаа талархаж явдаг да. Цаг тахал өвчин дэлхийг засруулж буй энэ үед цаг үеийн нөхцөл байдал тохируулаад цахим хэлбэрээр бид баяраар тэмдэглэлээ. Цаашдын санал бодлыг үзэгч танд үлдээе. Баяртай, баярлалаа. Нар гэрэлсэн харцаараа зөөрүүрэгэж сар туярсан дээр агс арлагасан цагаан мөргөдөр үлсэн сөлөгч бүсгүй та цайлан сэтгэлээ жилсэн ачтан бэлээ та өвчмээ сэргий дөрөв хэмдүрия үсэвүнээ сэтгэлээ жилсэн ачтан бэлээ та